Дараагийн мэдээг танилцуулъя. Сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын зүгээс Венесуэлтэй холбоотой хатуу бодлого баримтлах болсон. За ялангуяа Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж байгаа тээвэрлэгч онгоцуудын эсрэг бодлого үйл ажиллагаа явуулж байгаа. За Америкийн нэгдсэн улсын иргэн хамгаалтын алба тус бус нутагт гуцтмал байдал үргэлжсээр байгаа учраас Венесуэлийн хилийн ойролцоох олон улсын хил дээр нэгэн хөлөг онгоцыг идэвхтэй эдэн сурвалжиж байгаа гэдгээ хэлсэн байна. За Америкийн нэгдсэн улсын эрх баригчид энэ сард 2 газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцыг хураан авсан. За эдгээрийн нэг нь Бэм гарагт үйл явдал нь болсон байна. За нэм гарагийн эрен сурвалжиж байгаа энэхүү хөлөг онгоцтой холбоотой үйл явдал нь Венесуэлийн хууль бус 20 гаруй хэмжээс зайлсхийг гэмт хэргийн нэгэн хэсэг болох 20 гаруй хэмжээ авч байгаа одоо флотын хөлөг онгоцтой холбоотой. За энэ хөлөг онгоц нь хуурамч далбай мандуулан шүүхийн хураах тушаал бол гарсан байгаа гэдгийг Америкийн эрх баригчид хэлж байгаа. За Вашингтоны зүгээс Венесуэлийн газрын тоснаас олсон орлогоо гэмт бүлэглэлүүд за ялангуяа мансууруулах бодис харт амьттай холбоотой гэмт бүлэглэл гэмт үйлдэлүүдийг санхүүжүүлэхэд ашиглаж байгаа гэж буруутгасаар ирсэн. За тийм учраас энэхүү одоо хөлөг онгоцыг хураан авах үйл ажиллагааг явуулах зорилгоор энэхүү эрен сурвалжилж байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 7 хоногт 20 гаруй хэмжээ авсан газрын тосны танкерууд буюу хөлөг онгоцуудыг тус улсад орж гарч байгааг нь хаах тушаал өгсөн байна. За Венесуэл улсын хувьд дэлхийн одоо батлагдсан газрын тосны нөөцөөрөө тэргүүлэх орнуудын тоонд ордог. За Трампын засаг захиргааны зүгээс Венесуэлийн засаг захиргааг бол ард иргэдэд очих мөнгийг нь хулгайлж байгаа гэсэн ийм одоо буруутгалыг хэлж байгаа. За Америкийн эрх баригчид нэм гарагийн одоо мөрдөн байцаалтын ажиллагааг аль бие ёсоор баталгаажуулаагүй. За уг танкерийн яг хаана байгаа байршил за нэр нь бол одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм байна. За Tankers Trackers нэртэй вебсайтын мэдээлж байгаагаар өнгөрсөн 7 хоногийн байдлаар Венесуэлийн одоо ойролцоох усан хилд байрлаж байсан. За эсвэл тус улсад ойртож байсан 80 хөлөг онгоцын 30 гаруйг нь Америкийн 20 гаруй хэмжээнд хамрагдсан байгааг тогтоосон байна. За Бэм гарагт Панамын далбайтай танкерыг мөн олон улсын усан хил байхад нь мэрэгсэн одоо тактикийн баг бас тухайн онгоцыг хураан авсан байна. За тус хөлөг онгоц нь Америкийн нэгдсэн улсын сангийн яамны 20 гаруй хэмжээ авсан хөлөг онгоцны чагсаалтанд ороогүй ч гэсэн Америкийн нэгдсэн улсын 20 гаруй хэмжээ авсан PDSD нэртэй одоо онгоц тосыг тээвэрлэж байсан нь мэдэгдсэн байна. За энэ үйл явдалтай холбогдуулан сүүлийн үед дэлхийн хэвлэлүүд бас анхаарал тавьж байгаа. За сүүлийн 5 жилийн хугацаанд уг хөлөг онгоц нь Грек Либерийн далбаанд ор аялж байсныг нь тогтоосон байна. За эдгээр үйлдэл нь бол шийтгэлгүй үлдэхгүй гэдгийг Венесуэлийн засгийн газар Бэм гарагийн үйл явдлын хариуд мэдгдсэн байна. За мөн Нүүбийн аюулгүй зүйл болон бусад одоо Нүүбийн агентлагууд дэлхийн засгийн газруудад хандаж гомдол гаргах болсныгоо Венесуэл улсын засгийн газар мэдгдсэн. За Венесуэл улсын хувьд бол эдийн засаг за мөн төсвөө санхүүжүүлэхэд голчлон газрын тосны орлогот бол тулгуурладаг. За үүнээс болоод бол нөхцөл байдал хурцдаж байгаа. За ялангуяа Венесуэл улсын хувьд Америкийн нэгдсэн улсын 20 гаруй хэмжээнд орсон байдаг учраас чөлөөтэй хөлөг онгоцоо одоо дэлхийн одоо усан далайгаар тээвэрлэх боломжгүй байдаг. За ийм учраас бол бусад орнуудын далбаанд ор өөрийн одоо хөлөг онгоцоор өөрийн газрын тосоо тээвэрлэх ийм үйл ажиллагааг явуулдаг. За энэ нь бол цаашдаа ч гэсэн хомигдох боломжтой нь харагдаж байгаа. За Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас явуулж байгаа бодлого нь Венесуэлийн экспортын орлогыг тасалдуулах за улмаар бол магадгүй тус улсын дэглэмийг өөрчлөх бодолтой байж магадгүй гэж ажиглагчид харж байгаа юм. За тухайлах юм бол ерөнхийлөгч Мадурогийн зарим хамаатан садан болон Америкийн нэгдсэн улсын хувьд хууль бус дэглэм гэж нэрлэдэг зүйлтэй холбоотой бизнесүүдэд 20 гаруй хэмжээ авсан байна. За үүнтэй холбогдуулан төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио баасан гарагт сэтгүүлчид хэлэхдээ Венесуэлийн дэглэмийн одоогийн статус кво нь Америкийн нэгдсэн улсад төвчгийн аргагүй зүйл гэж хэлээд түүний засаг захиргааны гол бодлого бол энэхүү динамикийг өөрчлөх явдлаа гэж хэлсэн. За өөрөөр хэлбэл цаад утгаараа Венесуэлийн дэглэмийг өөрчилж магадгүй гэсэн мэдээллийг Америкийн төрийн нарийн бичгийн дарга хийж байгаа юм. За энэ тайлбарыг Венесуэлийн гадаад хэргийн сайд шүүмжилсэн. За Марко Рубио бол Америкийн нэгдсэн улсын зүгээс дэглэмийг өөрчлөх ийм зам руу явуулах гэж байгааг бол харуулж байна. За энэ бол олон улсын эрх зүй болон тус улсын одоо өөрөө захирах одоо эрхт нь бол шууд нөлөөлж байгаа гэж үзэж байгаа юм. За тус улс эдгээр хөлөг онгоцууд нь мансуурлах бодис тээвэрлж байсан гэсэн энэхүү зүйл нотлох баримт нь одоогийн байдлаар байхгүй байгаа гэж мэдгдсэн. За мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс цаашдаа ч гэсэн цохилт үзүүлж магадгүй гэж үзэж байгаа учраас энэ цохилтыг тасалдуулах. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа за тэр дундаа хууль тогтоох засаг захиргааг гүйц засаглалтаа тавих хяналтаа чангах замаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг хэрэгжүүлж байгаа бодлогот нь саад учруулж магадгүй гэж Венесуэлийн зүгээс харж байгаамаа.